Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 2025 оны Хилэнцэн ордны Таараа цочрохыг хий. 1-р сард Санваарт эмэгтэй гарсан байна. Энэ эмэгтэй гэгээлэг, ариун, нууцлаг, өөрийн гэсэн дотоод ертөнцтэй зүн бэлэгтэй эмэгтэй юм. 1 сард магадгүй таны хувьд өөрийн зүн сонгоо дагж, дотоод дуу хоолойгоо сонсч, өөрийн бодол өөртөө зөв гэж өөрийнхөөрөө байсан дээр гэж зөвлөмөр байна. Магадгүй танд нүдэнд ил харагдахгүй байгаа тэр зүйлсийг олж харах хэрэгтэй гэсэн зөвлөгөө байна. Нөгөө талаасаа 1 сард магадгүй та зүн бэлэгтэн далд ертөнд судлаач, таарот мэрэгч эсвэл ямар нэгэн мэрэг төлөгчтэй уулзаж магадгүй ямар нэг нууцыг олж мэдэж магадгүй юм. Эсвэл та өөрөө бясалгал хийж магадгүй та энэ 1 сард далд ертөнцийг сонирхож эхлэх ч юм уу. Эсвэл та өөрөө зүн совинтой эсвэл дээрээс өгсөн өгөгдөлтэй нэгэн ч байж магадгүй юм. Ямар ч тач 1 сар таны зүн совин маш хурц байхаар харагдаж байна. 2 сард хүч чадлын карт гарч ирсэн байна. Хүч чадлын карт маань дотоод хүч, тэсвэр төвчээр өндөртэй, өөртөө маш итгэлтэй нэгнийг илэрхийлдэг. Гадна төрхөөрөө та эмэгтэйлэг эсвэл энгийн зөөлөн нэгэн боловч дотоод хүч чадал, дотоод сэтгэл, оюун ухаандаа маш хүчтэй, арслангийн хүчтэй, цог золбоотой, зоригтой нэгнийг илэрхийлдэг. Мөн бусдыг өөрийн иргэшээлд байлгах дуртай, түүнд мөн дуусашгүй, дундаршгүй авьяас, хүч чадал, дотоод эрчим энерги байдаг. 2 дугаар сард нэг талаасаа таныг ноён нуруутай, уураа хянаж чадах чадвартай, сэтгэлийн тэнхээтэй, хүч чадалтай бай гэж сануулж байна. Зөвхөн биеийн хүч биш, мөн оюун санааны хүчтэй, аливаад зоригтой байхыг зөвлөж байна. 3 сард Freedom, эрх чөлөө гэсэн карт маань гарч ирсэн байна. Энэ карт маань ерөнхийдөө өөрийн бодол, оюун ухаан, сэтгэлийн гүнд байгаа, сэтгэлийн шарах, сөрөг бодол, эргэлзээ, дургуйцал, өөрийнхөө дотоод дулаад байгаа зөрчлүүдтэйгээ нүүр тулж, бүх сөрөг бодлуудаа хайж, зүрх сэтгэлдээ дотоод сэтгэлийн амар амгаланг олох хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгч байна. Эрх чөлөө гэдэг нь зөвхөн биеийн эрх чөлөө, биеийн амралтыг хэлдэг. Нөгөө талаасаа бас дотоод сэтгэл, оюун бодлоо чөлөөл гэсэн утгатай. 4 сард хууль эрх зүй, гэрээ хэлзээр эсвэл харилцааны асуудлуудыг шийдвэрлэх холбоотой асуудлууд болон шударга байж хариуцлагатай шийдвэр гаргах, нөхцөл байдлыг бодиттой үнэлж, тэнцвэртэй хандах. Үүн дээр нэмээд дахиад нэг карт King of Pentacles гарч ирсэн байна. Энэ карт маань материалын болон санхүүгийн доктортой байдал, амжилттай үр дүнг харах, бэрхшээлүүдийг даван гарах, бат бөх байр суурь, хөдөлмөр төвчээрийн үр дүн, илүү үр бүтээлтэй амьдрах. Энэ сард ерөнхийдөө та эцсийн шийдлийг гаргаж амьдралынхаа үндэс суурийг бэхжүүлэх боломж олдно. Хэдийгээр эхэндээ ямар нэгэн сорилттой, жоохон хэцүү санагдах боловч та альва зүйлд чин үнэнчээр шударга байж, төвчээртэй хандаж чадсанаар санхүүгийн доктортой байдал, амжилт, сайн сайхан зүйл танд ирэхээр харагдаж байна. 4 сард миний өгөх зөвлөгөө бол өнгөрснөөсөө салж, альва зүйл тэнцвэртэй ухаалаг шийдвэр гаргаж, ирээдүйдээ илүү анхаарах хэрэгтэй байна. Танд ирээдүйд сайхан боломж байна гэдгийг харуулж байна шүү. 5 сард Page of Swords гарч ирсэн байна. Энэ карт маань мэдлэг мэдээлэл, альва зүйлд идэвхтэй судалгаа хийх, эрэл хайгуул хийх, хэн нэгнээс асууж мэдэх, альва асуудлыг сайтар судалж, баримтан дээр тулгуурласан бодиттой шийдвэр гаргах, яруу дүгнэлт хийхгүй байх зэргийг илэрхийлдэг. Мөн энэ карт маань оюутан сурагчдыг бас илэрхийлдэг. Нөгөө талаасаа ямар нэгэн шинэ эхлэл, эсвэл хэн нэгний туршлагаас суралцах, ямар нэгэн
суралцах зүйлийн эхлэл гэсэн утгатай карт байгаа. 6 сард Lovers карт маань гарч ирсэн байгаа. Энэ карт маань нэг талаараа хайр дурлалын харилцаа холбоо, романтик уулзалт болзоо, хосуудын хувьд харилцаа гүнзгэрч дотн харилцаанд орох, бие биенээ илүү сэтгэл зүрхнээс хайрлах. Нөгөө талаасаа 6 сард таны амьдралд танд хэрэгтэй хамтрагч, түншлэгч гарч ирэхээр харагдаж байна. Ерөнхийдөө эх 6 сард хайр дурлалдаа өмсөн халуухан сар болохоор харагдаж байна. 7 сард сэлэмний хатан гарч ирсэн байгаа. За энэ эмэгтэй маань сэтгэл хөдлөл багтай, гаднаасаа харахад хүйтэн хүндийн мэт боловч маш их алсын хараатай, бодит байдлыг харах чадвартай, ухаантай эмэгтэй илэрхийлдэг. Энэ хүн эмч, мэс засалж мэргэжилтэй байх магадлалтай, ихэр жинлүүр хумхын ордны тийм хүн таны амьдралтай холбоотой гарч ирж магадгүй байна. Нөгөө талаас танд 7 сард альва зүйлд шийдвэр гаргахдаа маш улс суурьтай, алсын хараатай зөв шийдвэр гаргах хэрэгтэйг сануулж байна. 8 сард Ten of Pentacles гарсан байна. За энэ карт маань маш сайхан карт, гэр бүл, өвд залгамжлал, эд баялаг, материаллык байдлын тогтвортой байдлыг илэрхийлдэг. За урт хугацааны зорилгууд биелэх боломжтой, аюулгүй байдал, за гэр бүлийн үнцэн, амьдралын бат бэх суурийг илэрхийлдэг ийм сайхан карт гарч ирсэн байна. Ten of Pentacles бол ажил, карьер, мэргэжлийн хувьд бол маш сайхан тогтвортой, санхүүгийн бат бөх суур гэдгийг харагддаг. Тэгэхээр зарим нэг шинээр ажилд орж байгаа нь урт хугацаанд ажиллах, сайхан газар ажилд орохоор боломжтой байна. Хувийн бизнес эхлүүлэхээр зорж буй нэгэнд нь маш үр өгөөжтэй, ашигтай бизнес амжилттай эхлүүлэхээр харагдаж байна. За гэр бүлийн хувьд маш тогтвортой, сайхан, аз жаргалтай, баяр баясгалан, халуун дулаан уур амьсгал дүүрэн байхаар харагдаж байна. 9 сард Joy карт маань гарч ирсэн байна. За яг хүүхэд шиг хамгийн энгийн зүйлээс баяр баясгалан аз жаргалыг мэдэр. Аз жаргал гэдэг бол эд материалын зүйлд биш, эд шидийн чим шиг хамгийн энгийн зүйлд оршдог. Хамгийн жижигхэн бидний анзаараагүй зүйл ч гэсэн агуу зүйл болох боломжтой. Альва зүйлийг сөрөг муугаар битгий бод, яг байгаа энэ цаг, энэ мөчтөө аз жаргалтай, баяр баясгалантай, яг хүүхэд шиг маш жижигхэн зүйлээс баяр баясгалан аз жаргалыг мэдэр. 10 сард Two of Pentacles альва зүйлийн тэнцвэр, олон ажлыг зэрэг зохицуулах, цагийн ажил хийх, худалдаа наймаа хийх, худалдан авах, санхүүгээ сайжруулах шинэ боломжууд, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалах, асуудлыг шийдвэрлэхийн тулд альваад уян хатан байх, олон үүрэг хариуцлагыг нэг дор зохицуулах зэрэг олон илэрхийлэмжтэй. 11 сард Judgment карт гарсан байна. За ямар нэгэн зүйлийн ухаарал, өөрийгөө уучлах, эсвэл дахин төрөх, за таны өмнө ямар нэгэн шийдвэр, ямар нэгэн үйлдэлийн үр дүн ирж магадгүй. За хаа нэгтээс чухал мэдээлэл, мессеж авах, за өөрийгөө бага зэрэг чөлөөлөх, эсвэл таны жинхэнэ дүр төрх, тодрох, нууц, илрэх, за магадгүй шүүхийн шийдвэр, шүүхтэй холбоотой ажил төрөл хөөцөлдөж байгаа хэн нэгэн байж магадгүй юм. За эсвэл юу хүсэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө бол 11 сард өнгөрсөнтэй эвлэрч урагшаа зүтэг гэсэн утгатай. За нөгөө талаасаа юунаас ч айх хэрэггүй. Удахгүй бүх зүйл сайхан болно, зоригтой бай. 12 сард Хилэнцгийн ордныхан маань романтик уран сэтгэмж, бүтээлч байдал, сэтгэл хөдлөл ихтэй байхаар харагдаж байна. Өөрийн дотор болж буй хайр сэтгэлийн мэдрэмжийг бусдад чөлөөтэй илэрхийл. Хайр халамжаа бусдад харамгүй үг. 12 сард ажил мэргэжлийн хувьд урам зоригтой, бүтээлч, шинж санаачлагаар дүүрэн амжилттай байхаар байна. Санхүүгийн хувьд хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандхаас зайлсхийгээрэй. Энэ сард синглжүүд маань романтик болцоонд урагдах нь байна. Хайрын загтал, мессеж авах нь байна. Харин хосуудын хувьд хайр дурлалын харилцаа улам гүнзгийрч бие биенээ
Улам илүү хайрлаж халамжлах болно. Та өөрийн дотоод ертөнд сэтгэл зүй, мөрөөдөл, хүсэл тэмүүллээрээ энэ сард уран сэтгэмж бүтээлч байдал өндөртэй байх нь байна. Гэхдээ заримдаа бодит байдлыг битгий орхигдуулаарай. За ингээд 2025 онд хилэнцгийн орныхан маань аз, амжилт, сайн сайхан бүхнээр дүүрэн байх нь байна. Та бүхэнд амжилт хүсье. Түр баяртай.